За цагаан хөрөлт хөтөлбөр зочны ярилцлагаар үргэлжилж байна. За ярилцлагад улсын их хурлын гишүүн сангийн сайд Хүрлбаатар оролцож байна. За 2020 оны улсын төсвийн төсөлтөд холбогдох зарим асуудлаар зочинтой ярилцуулна. Эх жилийн хувьд улсын төсвийн бодлого одоо ямар хүрээний илүү зорилтуудыг хангахад чиглэнэ гэсэн үг. За хэд хэдэн зорилго тавьж байгаа. За нэгдүгээрт нь бол энэ улсын төсвөөс хийгдэх одоо хөрөнгө оруулалтыг бол цааш нь үргэлжлүүлээд явуулна гэдэг хийж байгаа. Энэ нь өөрөө бүс нутгийн чиглэлийн орлоготой хөгжил дэвшлиг авчрахад хэрэгцээ шаардлагатай хөрөнгө оруулалтууд. Ялангуяа таавагд анзаарсан бол энэ сургууль, цэцэрлэг, эмнэлгийн одоо салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээнүүд бол эрс нэмэгдсэн байгаа. За тэгэхээр нийт улсын төсвийн хөрөнгө оруулалтыг аваад үзэх юм бол анх удаага одоо 2 их найд хүрч шít Монгол улсын энэ зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ. За дараагийн нэг төсвийн дээр одоо оруулж ирж байгаа гол асуудал нь юу гэхээр бодлогын гол нэг асуудал бол төсвийнхээ орлогыг гүйцэд авдаг болъё гэж байгаа. Дээр нь одоо 2-3 данстай явдаг юмнуудыг зогсооё. Энгийн тайлгнахт хялбар байна гэж үзэж бид нар татрын багц хуулийг өөрчлөлт оруулсан. Энэ бол одоо 20 онд агуулгаараа хэрэгжиж. Өшөөний төсвийн гол онцлог бол энэ гайлын бомтуудыг бид нар бүгднийг шинжилж байгаа. Энэ бол юу гэсэн үг вэ? Монгол улсад одоо байдаг одоо байгалийн баялагууд хилээр бол тооцоо бүртгэл муутай, хяналт муутай гарч байна. Тэгэхээр гарч байгаа баялаг болгоноо бид нар бүрэн мэддэг бай, түндэ таарсан татвар авдаг бай. За одоо бүхлөд нь нүүрсний хулгайг хүртэл одоо гарч ирлээ шүү дээ. Тэгэхээр тийм одоо хууль бус үйлдэлүүдийг зогсооё гэдэг зорилгоор хөлийн бомтуудын шинжилгээг нэлээд өргөн хэмжээтэй авч харж ирж байгаа. Эх жил төсвийн орлого зарлага тал дээр нь ямар үзүүлэлттэй байхаар хандлагатай байна. Ер нь алдагдaltaгүй төсөв батлах боломж бий юу? Аль эсвэл бас тодорхой хэмжээний алдагдал зайлшгүй гарах нөхцөл байдал үүсэж байна уу? Бид нар бол төсвийн алдагдлыг аажмаар бууруулна гэж авч үзсэн. За төсвийн нийт орлого бол нэг 12.8, зардал бол нэг 13.8 их найт төгрөг байж байгаа. Гэхдээ орлогоо бид нар тэнцвэржүүлсэн гэж нэг нэр томьёотой. Энэ дээр бол 2 докторжуулалтын сан, ирээдүйн өв сангийн мөнгийг бол оруулахгүйгээр тооцдог. Энэ хоёрыг аваад хасчих юм бол төсвийн орлого нэг 11.8. Тэгээ төсвийн зардал нь 13.8 гээд алдагдал хас 2 их найд. Гэтэ үүнээс нэг гар нь нөгөө ирээдүйн өв сан, докторжуулалтын сан 2 дээр гараа явчих. Тухайн онцлог нэг дахиад энэ төсөвтэй нэг онцлог хэлэхэд бол Монгол улс анх удаа ирээдүйн өв сан дээр мөнгө хоримтлуулж эхэлж байгаа. Энэ бол Монголын одоо ирээдүйн зориулагдаад зарцуулагдах учиртай. Ийм одоо хөрөнгө ирээдүйн өв сан гэдэг одоо бол 313 тэрбум төгрөг өнөөдрийн байдлаар цуглдсан байна. Энэ бол цаашаа хоримтлагтад явах. Ингэж нэг Монгол улс өөрөө бас хоримтлын сан бүрдүүлж явдаг. Тэрүүгээ бас өсгөж хариуцуулдаг. Байж энэ Монгол улсын хөгжил цаашдаа тогтвортой байна. Ард иргэдийн амжиргаа нь бас тогтвортой байх баталгаанууд үүсдэг. Тэгэхээр энэ баталгааны энэ системүүдийг бүрдүүлж авах юм зорилготой явж байгаа. Өрийн ачаал бол төсөвт эдийн засагт ямар нэг дарамт үүсэхгүй байх төвшөнд байна гэсэн үг үү? Эх жилийн хувьд төсвөөс тодорхой хэмжээний өрийн төлбөр хийгдэх үү? Ер нь бол 2019-2020 он бол манай гадаад үр дээр төлбөр багтаа. Энэ жил 18 онд нэлээд төлбөр хийгдсэн. 19 оны ихээр 18 онд гол төлбөрүүдээ бид нэг хийгдсэн байж байгаа шүү дээ. 19 он бас эхлэлээр нэлээдийг бол хийцэн. Тэгэхээр манай энэ өр бол дарамттай байгаа юу гэдгийг хэмждэг үзүүлэлт байдаг. Энэ төсвийн доктортой байдлын тухай хуулиар бид энэ юу гэхээр өрийн одоо дотоодын нийттэйгтгүүнд эзлэх хувь хэмжээ гэж байдаг. Өнөөгийн цэнээр илэрхийлэгдэв. Эн чинь бол хуучин бол дотоодын нийттэйгт 80-70% тэнцвэр явж ирсэн. Одоо энэ 58.9% хүрсэн. Эхний хагас жилийн байдлаар тооцоод үзэх сая дотоодын нийттэйгтийн тооцоо гаргад аваад үзэхэд бол энэ хэмжээ 54.4 болоо бууцсан. 85-аас 55. Тэгэхээр 30 пунктээр бид нар буулгасан гэсэн. Энэ хэмжээгээрээ эдийн засагт ирэх дарамт бол бууж байна гэсэн. За 55 гэд үзэхээр энэ өндрөө одоо багуу гэсэн. Хуучин бол энэ 12 онд баха хэрэгжижсэн тэр төсвийн доктортой байдлын тухай хууль дээр тавигдсан өрийн бос бол дотоодын нийттэйгтгүүний 40 гэж байсан шүү дээ. Тэгэхээр 40-тэй харьцуулбал өндөр 55 гэдэг бол
А одоо байгаа югаар бол бид нар 60, 70-аас доошо байх хэрэгтэй. Тэгэхээр эндгээд аваад үзэх юм бол энэ 55 гэдэг бол өндөр тоо. Эдийн засгийнхаа доктортой гэхдээ өмнөх үетэйг харьцуулбал арай нэг амьсгаа авах хэмжээнд очиод ирсэн гэсэн. Ер нь эрхчлэлийн төсвөөс нийгмийн хамгааллын чиглэлээр ямар тодорхой санхүүжилтийг хийн гэсэн чигтэй байна. Ер нь зардал нэмэгдэхгүй, иргэдийн цалин тэтгэвэр нэмэгдэх бодит боломж байна уу? Ер нь бол нэмнэ. Ер нь бол ерөнхий сайдаар томилогдоод хэлсэн үгнийх нь одоо гол онцлог бол би цалин тэтгэврийг бол инфляцийн түвшинтэй уялдуулж нэмнэ гэдэг ийм зүйл хэлсэн. Энийг бол яг засгийн газар хичүүлээл явж байгаа. Тэгэхээр энэ жил муу ялгаа авахгүй бид нар цалин тэтгэмжийг бол инфляцийн түвшинтэй уялдуулаад нэмнэ. Ингээд цалин тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулаад нэмэх төрийн албаны тухай одоо хуулийн шинжилсэн найруулга хэрэгжижсэнтэй холбоотойгоор нэмэгдсэн бүх зардлууд. За бас тооцох юм бол 1 их 80 төгрөг төрж байгаа. Зөвхөн нэмэлт нь. Тэгээ 1 их 80-ыг бол энэ төр бид нар нийт урсгал зардал бол нэмэгдэж байгаа. Үүн дотор бол тухайлбал мөсөд суралцж байгаа суралцагчдын одоо л нийтдээ 40 гаруй мянган суралцагчдад зориулаад одоо сарын 200 гэдэг үзгээр нийтдээ 80 тэрбум төгрөг одоо суудсан байх ч. Бас нэг өөр онцлог зүйл юу гэхээр энэ 2012 оноос хойш цэцэрлэгийн одоо цай дотор байрны одоо хоолны мөнгө ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай гэсэн ийм мөнгө бол огт нэмэгдээгүй юм бэл 12 оноос хойш 7 дахь жилдээ орж ирж байна гэсэн үг. Энэ удаа 50% нэмсэн. Нийтдээ нэг 181 тэрбум төгрөг нэмж байгаа. 600 гаруй мянган хүүхдэд бол очих юм үр дүнгээ үзүүлэх ийм арга хэмжээ байна. Тухайлбал цалин тэтгэврийг нэмэх цаг хугацааны нөхцөл боломжийг яаж тооцож чинь гэсэн үг. Эдгээрээс нэмэх боломж байна. Ер нь л ингэж байгаа шүү дээ. Урд нь ингээл нэг явуулж байгаа л нэг сонгуульд хүүлж байгаа л нэмдэг ч юм уу. Эсвэл нэг 2-3 хувиар нэмдэг ийм байсан. Тийм байхгүй одоо маш энгийн инфляцийн түвшинтэй уялдуулж нэм 1 сарын 1-ээс эхлээл нэм. Янз бүрийн одоо 2 сараас ч юм уу 3 сараас ч юм уу 5 сараас эхэлж нэм. Эсвэл 8 сар 9 сараас нэмнэ гэсэн ийм зүйлүүгээр ерөөсөө л 1 сарын 1-ээс нэмнэ гэж маш ойлгомжтой тэгэл явчих гэж одоо шийдсэн. За баярлалаа. За Монголын үндэсний олон нийтийн телевизийн Монголын мэдээ сувгийн цагийн хөр хөтөлбөрийн зочны ярилцлагад Улсын их хурлын гишүүн Сангийн сайд Хүрлбаатар оролцож 2020 оны төсвийн төсөлтөд холбогдох зарим асуудлаар